Энэ баасан гарагт эрчим хүчний сайд чойжил сүрэнгийн ажлыг дүгнэж хариуцлага тооцох хэсгийг шийдвэрлэнэ. Энэ хүрээнд 2 дугаар сарын 28-нд Монгол Ардын намын удирдах цэвэрлэл хуралдах тов зарлаад байгаа юм. Харин сөрөг хүчний зүгээс засгийн газрын 2 сайдыг огцруулах шаардлагыг гаргаад байгааг зэрэгцээ дэд сайдуудын томилгооноос үүдэн ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавиад байгаа юм. Тэгвэл улсын хуралдах сөрөг хүчний гишүүдийн зүгээс эрчим хүчний сайд чойжил сүрэнгээс бус ерөнхий сайдаас хариуцлага нэхнэ гэдгийг онцоллоо. Өөрөө сайдаа томил, өөрөө асуудлаа үүр гэж үүрүүлсэн байхгүй ачааг нь. Тэгэхээр одоо асуудлыг ерөнхий сайдтай л ярина. Одоо энийг би олон сар ярьж штэ энэ зандан шатар ажил хийхгүй байна. Хийгээгүй штэ сая өвөл тогоо хязгаарлуулад одоо тоггүй л байна штэ. Чи тоглоом биш байхгүй бид нар ингээд нэг юм ус төржөөд л ан ман гэдэл ингээд ерөөсө тоглоогүй штэ. Ажлаа хийхгүй байна. Ажлаа хийхгүй байна. Нэг ток шоугаар ороод ийм лээ. Тэрийг нь үзэх зурагт нь тоггүй штэ. Тий. Тэгэхээр одоо бид нар ингээд нэг юм хуралдаад аль нэг сайдыгаа гэх юм байхгүй. Бид нар бол ерөнхий сайдтай асуудал ярина. Манай намын бүлэг ерөнхий сайдыг огцруулах бүлгийн шийдвэр гаргаад бичиг нь одоо манай намын дарга дээр байж байгаа. Тий. Тэгээ одоо үндсэн гол шаардлага бол энэ ерөнхий сайд. Энэ айл юм бол эхлээд дулаахан байх хэрэгтэй, хоол хүнстэй байх хэрэгтэй, аюулгүй байх хэрэгтэй байгаас хамгийн наацхан. Айл байна да. Тэг гал алдчихад ямар айл гэх юм бэ? Тэрний айлыг хэн хариуцж байгаа юм бэ? Үндсэн хуулиар нь яах гэж ерөнхий сайдад тэр их мэдлэг өгсөн юм бэ? Хэрвээ их хурлын сайдад төмөлдөг байсан бол одоо ингээд хализааны юмаа ярихсан. Ерөнхий сайд нь өөрөө энэ хүн болно, энэ хүнээр бодлогоо дамжуулж явуулна гэсэн. Ерөнхий сайд нь өөрөө төсвөө оруулж ирдэг, ерөнхий сайд нь өөрөө сайдаа оруулж ирдэг. Энэ ерөнхий сайдын асуудал биш. Бид нэр одоо ингээд чойжил сүрэн гэдэг ч юм уу хин ч гэдгийг нэг хүн рүү чулуу шидэд өнгөрөх асуудал биш байхгүй дээ. Энэ айлын өрхийн тэргүүнтэй л ярина штэ.